Хоёулынгийн ардлаас нь харахад иймэрхүү загвартай байна. Хуучин iPhone байдаг байсан одоо Conoп маань энэ жилээс шууд дардаг болж өөрчлөгдсөн байна. Одоо удаан дарж үзүүлэх юм бол чимээгүй болно. Дахиад удаан дарах юм бол хонхон дуурах жишээ нь. Баруун талынх нь хэсгийг харах юм бол унтрааж асаадаг Конопноос гадна шинээр нэг Коноп нэмэгдсэн байгаа тийм үү? Энэ Конопны хувьд та iPhone утас руугаа шууд дараад ороход одоо камер нэгдэнэ гэсэн үг. За мэдээж камерныхаа Конопон дээр бага зэрэг дарж өгснөөр одоо тухайн зураг авах, татах, зүүм нь гарч ирнэ гэсэн үг байна. iPhone 12 Pro Max-ийн хувьд хурууны хээ маш амархан гардаг материалтай байсан бол энэ жил буюу одоо 16 Plus дээр хурууны хээ гарах одоо магадлал маш багатай материалаар хийгдсэн байна. Зүүн талд байгаа iPhone 12 Pro Max-ийн хувьд камерны хувьд жижигхэн байгааг та бүхэн анзаарч байгаа. Гэтэл 16 Plus-ийн хувьд камер нь илүү том хэмжээтэй болсон байгаа. 16 Plus-ийн хувьд арай илүү нэгтршил сайттай тод харагдаж байгаа юм шиг байна. За 12 Pro Max-ийн хувьд арай өмнөх загвар учраас жоохон өсгөр арай жоохон бүдэг харагдаж байна. За дээр нь бас нэг зүйлийг танилцуулахад та шинээр авсан iPhone утас руугаа өмнөх iPhone утасны мэдээллийг хэрхэн яаж авах вэ гэдэг тал дээр санаа зовох зүйлгүй болсон байлээ. Жишээ нь 10 минутын дотор таны өмнөх загварын утаснд байгаа мэдээлэл тохиргоотойгоо хамт тэр чигтээ шинэ iPhone утас руу тань орно гэсэн үг. Тэгэхээр таны хувьд утастай нь өөрчлөгдөөд утасны доторх байгаа мэдээлэл тохиргоо тэр чигтээ шинэ утас руу тань орно. Энэ бол маш гоё копи паст байна лээ. За миний хувьд iPhone утсыг сонгох болсон хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт гар утсаараа хүнтэй ярьж байх тохиолдолд цаад хүний яриа маш цэвэрхэн зөөлөн тод сонсогддог. За миний яриа ч гэсэндээ тухайн хүнд хүрэхдээ маш зөөлөн эвтэйхэн одоо хүнд сонсоход аятайхан сонсогддог гэсэн үг. Гэтэл бусад компани утаснуудыг бариад ярьж байх тохиолдолд зарим тохиолдолд чих өвдгөх юм уу хэд шингэн сонсогдох тийм тохиолдлууд байдаг. Энэ жил шинээр гарсан 2024 оны iPhone 16 загварын хувьд хэн нэгэнтэй утсаар дуудлага хийж байгаа тохиолдолд цаад хүнийхээ дуудлагыг хадгалж авч үлдэх боломжтой болсон байна. Мөн дээр нь iPhone утсаар дуу сонсоход маш цэвэрхэн, маш сайн чанга сонсогддог учраас миний сонгох болсон бас нэг шалтгаануудын нэг байна. За мэдээж үүн дээр үн нь маш удаан буурдаг, үнэ хадгалдаг гэх жишээний зарим нэг үнцнүүд багтана. Солонгос улсын хувьд та гадуур явж явах тохиолдолд iPhone Pro Max бариад явж байгаа нэг ч хүнийг олж харахгүй. За магадгүй хаяа нэг Pro утас бариад явж байгаа хүнийг харж болох юм. Ихэнх нь энгийн загварын утсыг барьдаг. За яагаад вэ гэвэл мэдээж үнэтэй холбоотой асуудал байгаа хэдий ч өөрсдөө утас үйлдвэрлэдэг өмнөд солонгосчуудын хувьд утасны сонирхол манай монголчууд бидэн шиг тийм өндөр биш гэсэн үг. За түүнээс гадна өөрийнхөө амьдрал ая тухад хэрэгцээтэй хөнгөн жижигхэн боломжийн гэсэн утсаа сонгодог. Өмнөд солонгос улсын хувьд iPhone Pro Max загварын утсыг зөвхөн YouTube-рууд танилцуулдаг. Миний хувьд iPhone утасны Pro Max гэдэг загварыг дахиж хизээж хэрэглэхгүйгээр шийдсэн байна. За яагаад вэ гэвэл iPhone 12 Pro Max-ийн хувьд маань 226 г жинтэй, гэтэл 16 Plus-ийн хувьд 199 г-ийн жинтэй байгаа. За мэдээж таны хувьд 27 г энэ хоёрын хооронд том ялгаа байна уу гэж надаас асууж болох юм. Гэхдээ та Pro Max утсаар 20-30 минутын турш магадгүй түүнээс бага хугацаагаар интернет сошиал орчинд орох, мөн зураг үзэж, бичлэг үзэх тохиолдолд танд хүнд бас төвөгтэй санагдана. Гар утсаа тавиад өөр зүйл хиймээр санагдана. Гэтэл арай хөнгөн жинтэй Plus утсыг бариад хэрэгжилж явах явцад би нэрэн гар утас барьж байгаа билүү гэдэг мэдрэмж төрөхүйц тийм хөнгөн санагдана гэсэн үг.
iPhone Pro Max загварын утасны жингийн талаар аваад үзэх юм бол анх 11 Pro Max гарахдаа 12 Pro Max-тайгаа яг ижилхэн 226 г байсан. Гэтэл 13 Pro Max гарахдаа 238 г болж хүндэрсэн байдаг. За мөн дээр нь 14 Pro Max гарахдаа 240 г болж бүр илүү хүнд болсон байдаг. За түүний дараа гарсан iPhone 15 Pro Max маань одоо титаниум материалыг ашигласан гэдэг утгаараа хамгийн хөнгөн гэдэг загварыг гаргаж 221 г болж анх удаа хөнгөрсөн байдаг. Гэтэл энэ жил гарсан 24 оны iPhone 16 Pro Max дээрээ эргээд 227 г-ийн хүнд болсон байх жишээ нь. iPhone утасны хоорондын грамын зөрүү нэг их ялагдахгүй юм шиг боловч та бидний хувьд өнөөгийн нийгэмд өдөр бүр гар утсаа ашигладаг, барьж явдаг хүмүүсийн хувьд энэ ялгаа маш их анзаарагдана. Жишээ нь та гар утсандаа кейс буюу гэр хийгээд Германдаа хийгээд аваад явах тохиолдолд илүү зузаан мэдрэгдэнэ. Кейсгүй дангаар нь аваад бариад явъя гэхээр илүү гоё юм шиг боловч унахчихгүй, хагалчихгүй гэдэг айдас бидний дотор байдаг, тийм үү? Мэдээж iPhone утасны хувьд дутагдaltaй тал бас байгаа. Жишээ нь iPhone утас жил болгон WWDC дээр нээлттэй хийх бүрдээ өмнөх жилийнхээсээ 15%-аар илүү батарей сайжирсан. Тэрний дараа жил нь дахиад шинэ утас гарахдаа өмнөх жилүүдээсээ илүү 20%-аар сайжирсан гэх жишээний жил болгон гардаг. Тэгвэл өнөөдөр iPhone утсыг барьж байгаа хүмүүсийн хувьд батарей нь 200% болтлоо сайжирсан байх ёстой. Гэтэл 100% дээр байгаа зогсохгүй шинэ гарсан загварын утас нь ч бай, хуучин өмнөх загварын утас нь ч бай яг л ялгаагүй нэг батарейгаа нэг л өдөр барьдаг. За магадгүй над шиг гар утсаараа гейм тоглодгүй хүмүүсийн хувьд нэг өдөр талтай барьдаг. Иймэрхүү тохиолдолд маргааш нь тал өдөр нь утасны цэнэг дуусчихаар хаан цэнэглэхүү, гадуур ажилтай тохиолдолд хаан цэнэглэж үлдээгээд хэр удаан хүлээх үг гэх жишээний асуудлууд үүсдэг байгаа. Тийм учраас iPhone утсыг өдөр болгон цэнэглэх хэрэгтэй. Мэдээж цэнэгээ авахдаа бага зэрэг удаан хугацаа шаарддаг. Солонгос улсын хувьд iPhone бол амьдралын утас, Samsung бол саатуулдаг утас гэх жишээний үг яригддаг. Гэхдээ iPhone утасны хурдны талаар би бас нэмж хэлмээр байна. Үнэхээр амьдралд хэрэгтэй, амьдралын ая тухайг хангасан утас юм бол хурдны хувь дээр миний хувьд анх iPhone 6 гэдэг утаснаас эхлүүлээд iPhone 16 хүртэл энэ хооронд олон iPhone утас энгийн болоод Pro Max-ыг барьж үтсэн боловч шинээр гарсан загвар болгон дээр үнэхээр хүний биед мэдрэгдэхээр үнэхээр хурдан байх шүү гэдэг мэдрэмжийг бол нэг ч удаа авч байгаагүй. Мөн дээр нь хуучин загварын утас ч бай, шинэ загварын утас ч бай хурдны хувьд яг л ижилхэн яваад байдаг. iPhone 12 Pro Max-ыг анх худалдаж авахд дэлгэцний хувьд маш тод гадаа хурц нарандж гисэндээ бүх зүйлс нь ил харагдахаар тод харагддаг байсан боловч тэрний дараа жил буюу 13 Pro Max гарахдаа илүү тод гэж гарсан боловч 12 Pro Max-ын дэлгэц нь өөрөө автоматар бүдгэлсэн. За яагаад вэ гэвэл Apple корпорац маань iPhone утасныхаа системийг өөрсдийнхөө төв серверээс удирддаг учраас одоо ямар нэгэн байдлаар дэлгэцнийх нь тодорлыг тодруулах ч байдаг юм уу. Эсвэл батарейны хувьд бага зэрэг унгах зэргийн асуудлууд гардаг тухай YouTube-руудаас танилцуулж ярьдаг. Миний хувьд бол боддоор мэдэрсэн зүйл маань үнэхээр 13 Pro Max утас шинээр гарсны дараа нүдэнд илт мэдэгдэхээр 12 Pro Max-ын дэлгэц нь маш бүдгэрч харанхуй болсон. Мөн миний хувийн зүгээс iPhone-ы тоочны хувьд жоохон удаан гэж голдог. Жишээ нь түүний өрсөлдөгч компанийн утсыг өмнө ашигладаг байхдаа яаралтай мессеж бичих тохиолдолд утсаа нээгээд шууд бичихэд маш хурдан бичигддэг бол iPhone утасны хувьд нээгээд шууд бичигдлээ гэхэд эхний 1-2 үсэг нь дарагдаагүй, бичигдээгүй, жоохон хүлээгдэж байгаад
бичигддэг энэ төр тохиолдлууд байдаг. Бас нэг том дутагдaltaй тал гэх юм бол iPhone-ос заримдаа өөрөө ямар утастай нь мэддэггүй гів гинт унтардаг. За жишээ нь энэ жил 2024 онд гарсан 16 загварын утасны хувьд би аваад дөнгөж сар болж байгаа. Энэ хооронд нэг удаа өөрөө унтарсан. Ямар ч шалтгаангүйгээр. Бусад компани өөр ямар нэг загварын утсаар хэн нэгэнтэй ярихын тулд дуудлага хийх гэж байгаа тохиолдолд утасны дугаарыг эхний орон юм уу төгсгөлийн дөрвөн орныг хийсэн тохиолдолд автоматар залгагдсан дугаар маань бүтнээрээ гарч ирдэг. Гэтэл iPhone утасны хувьд ийм боломж байхгүй. Гэхдээ энэ жил шинээр гарсан 16 утасны хувьд ийм боломж шинээр үүссэн байна. Гэхдээ зөвхөн таны утсан дээр хадгалагдсан дугаарууд л гарч ирнэ. Хадгалаагүй над руу болоод миний залгасан хэн нэгний дугаар гарч ирэхгүй гэдгийг та санах хэрэгтэй. 16 Plus-ын хувьд баруун талынх нь байгаа. Зүүн талынх нь 12 Pro Max байна. Загварын хувьд арай хуучных тийм ээ. Тийм учраас нэгтэршил арай жоохон дутуу санагдаж байна.